One Stage тоглолт. Монголын урлагийн хамгийн том төлөөллүүд болох Digital, Tatar, 3 охин Qzone нар нэгэн тайзнаа нэгдэж хамт тоглохоор болж байна. Хүн бүрийн сэтгэл тоногсон дуунуудаа гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг тусдан шишбүр нэг дур үзнэ гэдэг үнэхээр гайхалтай. Бараг л баг дунд ихтэй сургууль, анхны хайр, амьдрал хүлдээ байд анх шантарч байсан эсвэл хамгийн их баярлж байсан тэр үе болгонд шингэж үлдсэн дуунуудыг нэг дур сонсч болох юм. Энэ зам ундаач юу н ахиж үзэх боломж гараач юу. Уулзаж амжихгүй байгаа найзуудаа зорж цуглуулж байгаа бүр нэг заавал үзээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр One Stage шоу тоглолт 6 сарын 14-нд Social Play Park буюу хууснаар Hit Park-д болно. Гжигдэл өнгөрөхгүй нийт бараг 50 орчим дуудуулах юм байлаа. Таны амандаа айлдаг тэр нэг сайхан дурсамжтайч холбогдох олон арван дуу. One Stage тоглолтод найзтайгаа эсвэл хосоороо ирээд хүний сайхантай дурсамжийн сайхныг бүтээгээрэй. Юунит бол 100 билээ. 100 задгаа тоглолт найзуудаараа соёлтой боловсон үзнэ гэдэг бүр нэг стресс тайлах юм аятай тайлуулж. Ингээ One Stage гал гарсан галзуу халуухан тоглолтоор хамтаа дөрөхийг хүсвэл тасалбараа яг одоо захиалаарай. Shopee болон GS25-ын бүх салбараар. За ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Хүн чоны зөвхөн харагдаж кулерэн дүүнвэл тэртээ 21 жилийн өмнө гарсан Van Helsing дээр хүн чоны дизайн одоо ч харахад их огшмор зөвүүн байдаг. Илүү сэтгэл сэрд хийлгэм амируул гэхээс энэс илүү кул хүн чон байхгүй гэдэгт ихэнх нь санал нийлэх үз. Ватиканы нууц байгууллагын даалгавраар Трансильвани руу илгээгдэж, аимшиг Дракуладад тэмцэх болсноор үйл явдал маань өрнөх акшн фэнтези жанрын уг киног мэдгүй үзээгүй хүн ховор баг. Хүүхэд байгаа зурагтаа асаах тоолонд л гарч идэг байсан болохоор одоо үзэхэд жинхэнэ цаг хугацааны аялал шиг л байгаа. Кино шүүмжлэгчдээс хэдий муу үнэлгээ авсан ч үзэгчдийн хувьд киноны адал явдал дүрслэл дуртай хувь маш их нэг буруутгахгүй. Угаасаа л хоёр хуваагддаг. Тэгэхээр хэдийнэ алдарсан Hugh Jackman, Kate Beckinsale нар гол дүрүүдэд тоглосон ба игш бүр үнэхээр л гарсан хэсэг бүртээ сэтгэл татаж дурбулаадаг. Ийхүү энэ удаагийн бичлэгээрээ Stephen Sommers-ыг найруулж 21 жилийн өмнө гарсан Van Helsing спойлдж байна. Ингээ лайксаа бадараад бичлэг рүү орцгоё. Эрт цаг 19-р зуун бүх зүйл хар бараан шүн. Трансильваниад орших нэгэн цайз руу тосгоны иргэд бослог арган дайрч буугаар кино маань эхэлнэ. Учир нь доктор Виктор Франкштейн амьгүй биеийг амь орлох туршилт хийж байгаа болохоор л тэр. Мангас бүдэж байгаагаас ялгаагүй гэж үзэн эсрүүцж байгаа бөгөөд энэ туршилтын дэмжих нэгэнч байсан юм. Аяга цахиж түүний бүтээл амь орон эцсийн нэг туршилт амжилттай болсон хэдий ч Дракула гэх эрхэм энэ бүхнийг өдий хүртэл дэмжиж тусалж байсан далд санаа нь ил болно. Үүнийг саялныг ойлгосон доктор маань өөрийн бүтээлийг түүнд буруугаар ашиглахыг зөвшөөрдөггүй ч тэг хэдэн зуун жил амьдарсан цус орогчид инхийлний хүн тэрээр юу ч болохгүй. Дракулад одоо угаасаа энэ амь орсон биедэл байхад болох учраас докторийн хэрэгцээс дууссан. Түнд цусаа хохос оруулж байгаа. Энэ мөчид Дракула хэсэг сатаарах зуур амь орсон мангас маань өөрийн бүтээлийн цогцыг тэврөө зүгтаах гэж оролдох нь тэр. Данш түүний холзон явахыг бослог гаргаж сайз руу дайрч байсан тосгоны иргэд зөвшөөрсөнгүй. Түүний араас нэхий чөтгөр мангас гэсээр өчггүй өрөвдсөн ч үгүй шатааж алдгаа. Хүний ертөнцид төрөөд удсан ч үгүй аавын хамтаар шатан өгч байгаа нь. Үйл явдал үнээс жилийн дараа өрнөх бөгөөд бид ингэж нэг гол дүртэйгээ танилцдаг. Түүний Gabriel Van Helsing гэнэ. Энгийн үний нүдээр алуурчил мэд харагдагч тэр нэг төрлийн чөтгөрийн ангууч юм. Парис хотын шөнөөр нэгэн эмэгтэй халуулж түүний алуурчныг барихаар сэжүүрийг дагаан доктор Дам сүмд ирэх үед нэгэн үлэмж битэй мангас түүний хүлээж байдаг ба тэр бол доктор Жекил гэх эрдэмтэн байсан ч өөр дөрөв хийсэн туршилтанд амжилтгүй болж аратан болоо зогсохгүй олон түүнийг хороож харигс нэгэн болсноор Van Helsing-ийн удаах бай болоод байгаа нь. Түүнийг хэрвээ амьдаар нь авчирвал Ватикан тэрнийг иргэн хүн болгон аварч чаднаа гэж хэлдэг ч тэр үнийг авч хэлцэхгүй. Ийхүү тэдний тулаанч хэсэг нэлээд ширүүхөөр үйлчлэнэ. Чөтгөрийн ангууч маань өмнө нь түн шиг олон чөтгөр аз сэтгэртэй таарч байсан. Энэ удаач мөн ялгаагүй хэсэг хэцүүдсэн ч гэлээ тэр ялдгаа. Харин доктор Жекил өөрийн буруугаас болоод өөрөө өвчгөн тэр. Ингээл эмэж байдлаар энгийн хүмүүс түүнийг алуурчна гэж боддог. Van Helsing Ватикан зүтгэдэг бөгөөд өөрийн амьдралын өнгөрсөн түүхийг сандгүй үедээ ч юу хийх ёстойгоо бол мэддэг нэг юм. Тэрээр Ватиканд буцсан ирж амьдаар нь авчрахстай байсан хэрэгтний алснаасаа болж баахан загнуулнаа. За тэр ч яах вэ? Ингээд шууд л түүнийг дараагийн даалгаврт нь явуулахаар болсон. Энэ даалгавар бол урд өмнө хизээч чиний үзэж байгаагүй зүйл.
Румын хойд хэсэгт орших Трансильванид очиж Дракулагийн их цус орогчийг устгах. За ямар ч тач алах болон аврах ёстой хүмүүсийг хараалаа авч байгаа. Мөн ийшээ очсноороо өөрийнхөө өнгөрснийг олж мэдэх боломжтой. Ингээ манай залуу нэг Карл гээд номлогч юм уу зохион бүтээгч гэмээр найзын хамт буу шидэм, ариун ус, мөнгөн гадас загалмаа гээл хэрэг болох бүхий л зүйлсээ аван Румыны зүг хөдөлнө. Харин энэ үеэр ханху Велкан өөрийн хүмүүсийн хамт Дракулагийн тушаалдах хүн чоныг өргөтөн барихаар өөрийгөө өөш болгож байгаа нь. Түүний тооцоосноор чонч ирж тэдний бэлзээ өрхөнд орно. Харин яг буудахын алдаад мөнгөн сумтай бууга газар унгааж энэ зур торны голс тасархан тэр. Суларсан чон тэр даруй дүү Аанаг нь хөөж эхлэв. Хатан хавцалт тулаад алуулахын даваан дээр эцсийн бүжүүд ах нь өөрийн амийг зөөлж хатан хавцлын ёроол руу чоны хамт ундаг. Манай хоёрч маш урт замыг туул зорьсон газартаа арай ч үйл ирлээ. Бүр нэг бүүдээсэн бүрхий газар. Тосгоны иргэд тэднийг тэмч татаа хүлээж авахгүй. Бүгд л чөтгөр харсан ятаа жаахан үйгүү хөдлөл барыг жадалж алах нь л холгүй. Их эвгүй. Энэ хүмүүс чинь яг яах гэж байна гэж цааш явтал гүнж Аанаа гарч ирэн хаанаас ирсэн хинөөсөө гэж халгаадгүй. Яг нь ойр дөрөндөө авч чөтгөр элдвийн мэгтэй тосгонд нь айлтж ирсэн хүнийг яаж найрсгаар хүлээж авах вэ? Гадны үнд итгэхэ болцсон л энэ багхгүй юу? За тэгээ би туслахаар ирлээ гэ хідүүг солихын завдалгүй. Гинтл цус сорогчноор дайраад ирхэн цэр. Их л өөртөө ихтгэлтэй ирсэн ч өмнө нь тулж байсан ач чөтгөрүүдээс нь бүр шал өөр. Харваад ч оногддгүй. Нүд өрөмхийн зургуул Аанаг чирээ авчлаа. Араас нь татаж чирэгдэд зүгдж байж нэг арайч үл салгаж авч байгаа. Эдгээр нь Аанагийн араас л ирсэн байхгүй юу? Манай хүнч даалгавар нь Аанаг хамгаалах. Тэдний дайралт улам хүчтэй болж ирэх зур нар гарахад цус орогчод нуугдсан алга болдог. Ингээл явчихгүй гэтэл мэдээж үгүй. Нар үүлний цаагаар ормогт буцаад дайрч эхэллгүй яах вэ? Энэ гурван Дракулагийн эхнэрүүд л юм байгаа. Ван Хельсен ч тэднийг суманд оногдсон хэдий үхгүй байгааг нь анзаарч сумыг ариун усанд дүүрж харавснаар эцэст нь арай л нэг нь үгүй хийж чаддаг. Энэ үед Аана нөгөө хөл баригдчихсан манай хүнийг дарж аваад яг сорох гэжсэн байхгүй юу? Бас нэгнээ өгснийг мэдэрдэг юм шиг байгаа хүн холбоотой мааш. Нөгөө хоёр чарлаа айл зүгттэй. Уг нь тулаанд ялт байгуулчаад байхад эдгээр нь улам л ууралд оргуулснаа. Гэхдээ яг одоо цусорогчдын уурыг хөргсөн болохоор өшөө авахаар ирнэ гэж айгаалаа. Гэхдээ энэ үед тэд түүнийг Ван Хельсен болохыг мэдэж авцгаадаг. Энэ нэрийг сонсмогцоол айс үрцгэх нь манай хүний нэр алдар ямар бол төгсөн болохыг л харуулнаа. Өөрийн нэг ихнэрээ алдсан Дракулаас ирж хавийн амтанд уурал заад өстө очиж түвэнэ боллоо байх. Яг ч ихнэрээ алдсандаа уурлаад байгаа юм биш л дээ. Өөрийнх нь төлөвлөгөөнд саат их нэгэн гарч ирж ийн уулыг шаарж байгаа. Нөгөө тал нэг юм ивэ болсон гурван маань одоо хэрхэн яаж Дракулаг зогсоох вэ? Яг үндэ бүр хаанад гинж мэдэхгүй л бас таарч байгаа. Хэдэн зуун жилийн турш ямар ч арга ашиглаад алж чадаагүй. Аанагийн өвөө нь, аав нь арга зам хайж хэдэн цагаар хамаагүй энэ газрын зүрхийг хар зогсдог байсан ч мөн л олж чадаагүй. Өглөө болж нар мантаа тэдний араас явна гэхэд Аана ганцаараа одоо Дракулагийн араас явж бүх зүйл зэг тавина эдрийг зөрүүдлэхэд аргагүй ихэнд нойрсуулагч цацаал унтуулчихвоо. Аана шүн дүнсэрэн Ван Хельснийг хайж явах үед тэр хавар хин нэгэн явсан мэт байдал нээлс ичгтэй байхан тэр. Энэ л түүн рүү нэгэн хараатан дайрахад тэр даруй зүгтаах ба буцаг замдаа ах Велкантайгаа таарч байгаа нь. Түүний амьд байгаад баярлж амжаагүй байхад л тэр эцэст нь Дракулагийн нууцыг мэдсэн л гин. Нааж хорхон зурд буцаад хүн чон болж хувирдаг ба нэгэнт хувирсан Велкан Аанаг танихгүй штэ. Тэр даруй алахын завтахад Ван Хельсен түн рүү буузнаар Велкан зогтон одноо. Ах нь өмнөх хүн чоныг алахтаа авсан шархнаасаа болоод хүн чон болцсон л байхгүй юу? Ван Хельсен хүн чоны араас явах бөгөөд түүнийг олж буудах гэхэд Аана дахин ахыгаа алдахыг хүсээгүйдээ Ван Хельснийг боловж ахыгаа зүтаалгадаг. Өөнөөс олж манай хоёр хоорондоо баахан ирэлтөө. Одоо чиний ах чинь биш миш гээл. Гэтэ яагаад ч юм хүн чоныг идэх өрөндөг Дракулад байдаг л болж таарав. Тэгэхээр ахыгаа нараас явж бас аврахаар л болж байгаа. Ийхүү чоны мөрөөр дагсаар Франкштейний цайзад ирхэн тэрэ. Одоо энэхэн Дракулагийн лабораторид олсон байж таардаг. Эдгээр ах дээр нэгэн туршилтыг хийх гэж байдаг ба түүнээс өмнө энд харж байгаа зүйлүүд нь юу болохыг мэдээ шоконд орлогүй байх вэ? Дракулагийн хэдэн мянган өндөг. Нэг цус орогч 3 их нэртэйгээ хэдэн зуун жил болгоод ийм л юм болдог байхна. Цус орогчд угийн амьгүй хүүтэн оршихуй учраа үр төлөнж амьгүй л төрсөөр байж. Энэ л үед
Тэр бүх туршилтуудыг өөрийн үр хүүхдүүдийг амьлуулахын тулд хийж байжээ гэдгийг сайн нэг юм ойлгов. Гинт аян цахиж Welcome дээр хийж буй туршилтын нөлөөгөөр өнөө золцууд нь ам орох шиг. This is what you get when vampires mate. Зодыг шинхэн төрсэн амьтад мэдээж хооллох хэрэгтэй. Ээж нартайгаа нийлээ тосгоны иргэдийг оройн хоолндоо зоглохоор нисэн одноо. Ван Хельсен ч чадхаараа л тэднийг устгаж байхад харин энэ үйлдэл нь Дракулагийн дургуг хүргэлгүй яах вэ? Ингэж нэгдэд нүүр тулж байгаа ханаа. Дракула түүний санахгүй байгаа өнгөрсөн үеийг мэднэ гэж мөн өнгөрсөн тэд уулзж байсан тухайч хэлдэг. Түүний анхаарал сарних бүрд янз янзаар санаа гаргаа алхаж оролцсон ч өнөөх загалмай мөнгөн сум юу гэдгийг нөлөөлдөг юм байхгүй. Ер нь бол Дракула хаалцгүй л байгаа. Үхгүй л гэсэн үг. Яг энэ үе тосгоныг түүгэж байгаа мó Дракулагийн зулцгууд нь. Гэвч хачирхал зайн гинт нэг нэгрээ тесрэг дэлбэрээл хэлдэг. Туршилт нь амжилтгүй болсон л энэ баггүй юу? Эхнүүд нь ч өөлж халан Дракула дээр ирэх үед Ван Хельсенд сайн нэг зогтох боломж олдож байгаамаа. Аннагт замаараа аваад манай хоёр зогтох бөгөөд тэр үед бүрэн чон болон хувирсан Welcome тэдний анаас ангуурчлахыг тушаадаг. Зогтох замдаас хэрэлдэж нэг үзээд хилэлцэх нэг үзээд одоо юу хийх яахаа мэдэхгүй нэттэй ч юм шиг. Тэгээ борооноос хорогдсон зогсох зуур газрын цөмөрт тэд нэгэн агуураа унчхан тэр. Харин энэ үед Карл амийг нь аварсан эмэгтэйгээ хажуус ирж байгаамаа. Энхтэй санаандгүй нэг нууц ханын цолыг тайлчих бөгөөд үүн дээр учир битүүлэг үг бичигдсэн байхын зэрэгцээ тулдаж байсан хоёр дайчин бүтэн сар гарахад нэг нь хүн чон нөгөө нь цус сурагч болон хувирдаг. Энэ нэг юм илтгэл байгаа нь ойлгомжтой. Агуу тунсан хоёр маань энд ямар нэг зүйл биш байгааг шуудлан зарав. Араатай амьддаг гэмээр овоолсан амьтдын яс том хөлийн мөр зэрэг сэжүүрүүдийг харж 2-3 м өндөр 150 кг орчим болтой их зуур аль хэдийн тэдний ард ирсэн байх нь тэр. Энэ нөгөө киноны ихэнд харсан Франкштейний мангаслаа байгаа. Тэгээ яаж ч юм амьд гараад энэ Дракулагаас нүгдээ амьдарч байсан байгаа байхгүй юу? Тэд нэг рүүгээ дайрч нэлен ширүүн болсон ч Ван Хельсен түүнийг унтуулдаг сумаар бууснаар унхааж явнаа. Түүнээс харин нэг чухал зүйл мэдэж авдаг нь доктор Виктор амьгүй зүйлийг ам оруулах боломжтой машиныг бүтээсэн ба одоо харин тэр машиныг нь ажиллуулж Дракула хүүхдүүдэд амьлуулахад энэ мангасл хэрэгтэй болж таарж байгаа. Дракулагийн мянган зулцаа ам урах аюул бодтоор байсаар л. Аана үнийг сонсоод шууд түүнийг алхахыг завдсан ч Ван Хельсний нүдэнд тэрээр ямар ч ад чөтгөрийн бодолгүй зөвхөн амьдрахыг л хүсч буй нэгэн шиг мэдрэгдсэн юм. Ингээд түүнийг Ватиканд аваачвал хамгаалж чаднаа гэж бодож байгаа. Гэтэл энэ үед тэдний хүн чонгой харчхан тэр. Зүрхний хүн шингэсэн аялгуунууд нэгэн тайзнаа дахин ихшиглэн. Ийгүүдэд замаараа Карлигаас аваад холын замдаа гарцгаадаг. Дракула тэдний араас хүмүүсээ явуулах цаг хугацааны л асуудал байсан юм. Тэр тооцоололоор улгүй араас нь түүний хоёр ихнэр дайраад ирж байгаа нь. Ван Хельсен ч юу ихээ мэдж байлаа. Түүний хөлгөлж явсан сүхтэрийг хатан хавцал руу унахад Дракулагийн хоёр ихнэр Франкштейнийг өхүүлэхгүй л гэж үзэн штэ. Гэхдээ энэ нь Ван Хельсний тавьсан өрхөл байсан юм. За хэрэг нэг саллаа гэдвэл бүрэн чон олж хувирсан Welcome тэдний араас ирсэн. Тэдний хооронд ширүүн тулаа өрнөж манам мангас жүндэнд оролцсон тусалж байгаа. Тулаа эцэслэгдэн Welcome-ны Ван Хельсен мөнгөн сумд буугаар буудах бөгөөд хөөрхий Анна ахыгаа дахиад алцсандаа хэл гониглно. Ван Хельснийг ч их буруутгах нь зэр. Ийхүү хэсэг байх хооронд Дракулагийн үлдсэн сүүлийн ихнэр нүд өнөхийн зургүй Аннаг чирээл явчлаа. Ингээ манайгаар яахаа мэдхгүй арайж хот бараадад ирэх үед нөгөө ихнэрийн тохиролцоо хийдгээ. Өнөөш нь болох Бакнадмын үеэр Франкштейн мангасыг Аннагаар солих тохиролцоо. За наалтаа буруу өгөхийн зургүй л нөгөө нойрсуулагчаараа түүнийг унтуулчихж байгаа. Мэдээж тэр нэг зүйлс эзнээс залахгүй. Нууш тавиад өөрөө л Бакнадм руу явж байгаа нь. Карла дагуулсан. Тэгсэн юм бахан баячууд гинт ханаач гараад ирэв. Ямар ч тач энэ Бакнадм дээр Дракула Аннаг миний шинэ ихнэр болмол гэсэн үнс чүнгээ байж гэнэ өө. Айгуу дураараа. Don't we make a lovely couple?
Ингээл түүнийг яг хүчээр цусрагч болгох гэж байхдаа зэрэгцэн Ван Хельсинг Карл хоёр маань гарч ирснээр Аннаг аварч байгаамаа. Энэ өдөр Дракулагийн дагуулууд аль хэзээний нөгөө нуусан Франкштейнийг нь хулгайлцсан авчирж байгаа нь. Айгуу. Тэр бүр энэ багш нааданд байгаанууд нь хүмүүсийн болов гэсэн бүгд Дракулад хазуулсан цусрагч л болж таарж байгаа. Тэгэхээр яг за ингээ бөөн вампируудыг байруулад дууслаа да гэтэл Карлын бүтээсэн бөмбөгийг дэлбэлж ийж нэг юм гардаг. Энэ үеэр Дракула харин эхнэр дагуулуудын хамт аль үжээ Франкштейнийг аваад өөрийн мөсөн цайз руу явсан. Хэдэн зуун жилийн турш хинч хайгаад оглоогүй түүний мөсөн цайз. Ван Хельсинг ч одоо баг хүн чон болж эхэлсээр. Аргаа барсан манай адж бараг цагаан тугаа өргөсөн хайтаа бараагаад байж ах үед Карл нэг зүйл олж мэдснээ хэлдэг. Аннагийн өвөг дээдсийн ордонд байх хугацаанд олон сэжрүүдийг нэгтгэж нэг зүйлийг анзаарсан нь Дракула үнэндээ Баатар Валерусын хүү байсан бөгөөд өөх үедээ чөтгөртөө гэрээ хийж нүгэлт оршихуй болсонд Валерус ихээхэн дургуутсан юм. Тэгсэн ч тэрээр өөрийн төрсөн үрийг алж зүрхлээгүй болохоор түүнийг гарах аргагүй болгож мөсөн цайзад хорьсон юм байна л та. Даан чөтгөр түүн жигүүр хайрласнаар Дракула дийлж шүнэ юм болсон. Аннагийн аав Дракулагийн мөсөн цайз хаана байгааг мэдэх гэж хэдэн цагч хамаагүй Трансильваны газрын зургийг ширтдэг байсан нь үндэ газрын зургийн мөсөн цайзын хаалга гэж. Хаалга хизээш онгоохгүй байсан нь газрын зураг дутуу байсантай л холбоотой юм. Харин тэр дутуу хэсэг Ван Хельсинг байснаар тэд хаалгыг эцэст нэг юм онгойлгож чаддаг. Ингэж тэд мөсөн цайзыг олж ордог ба орсон дээрөө Дракулагийн цартай таарч мөн Франкштейнийг хөлдөөж хөдөлгөөн аргагүй болгосон байгааг хардаг. Франкштейн түнд хүн чоныг иргэн хүн болгох ерөндөг байрагдлаар хэлж өөрийг нь орхиод ерөндөгийн араас явахыг л хүснэ хөөрхий. Гэхдээ ингэ бодохоор яагаад Дракулад хүн чоныг иргэд хүн болох ерөндөг байдаг нь их сонио. Сайн бодоод үзэхэд Дракулаг алж чадах цор ганц оршихуй бол хүн чонын байна л гэдгийг ойлгож байгаа. Хүн чон Дракулагийн тушаалд хэдэн зуун жил байсан ч магадгүй нэгэн түүнээс урвах юм бол түүнийг зогсоохын тулд л ерөнтөгтөө байдгаа гэсэн үг. Ийхүү Карл Анна хоёр ерөндөгийн араас явж Ван Хельсинг Дракулагийн араас л явах юм. Энэ бүх айлын уулын туршид хамт тулалдаж, хэрэлдэж, хилцэж явсан хоёр л дөө аргагүй. Дракула энэ үеэр Франкштейнийг ашиглан өөрийн хүүхдүүдийг амьлуулахаар зэгч байлаа. Эцэст нь бурхан л ганц амьтаа бие бүтээгч бишиг нотлохоор мянган зулцгаа амьлуулна дэлхийг захирна. Анна Карл хоёр ерөнгийг болсон ч Дракулагийн амьд үлдсэн сүүлийн эхнэрт баригдаж Анна минь энэ хүнтэй ингэж нэг уулзраад харж байгаа нь. Үзэгдэл шилжин Ван Хельсинг Франкштейнийг хайж аж нэг юм олсон ч яг суллагтай зэрэгцээ аянга цагснаар эцэст нь Дракулагийн хүүхдүүд ам орчихсон тэр. Энэ Дракулагийн эхнэрт яг алуулах шахаж байсан Анна дээр хүчтэй аягнаас бол шидэгцэн Франкштейн орж ирэн Аннад нэг юм зөвхөн боломж олдож байгаамаа. Анна ч Карлаас ерөнгийг аван яарангуйж байх үед нөгөө өхөж өгдгүү эхнэр нь бас л хөөж ирэх хэдий алчгүй олон юм ярьж байгаад гиндэл өөрөө алуулчих байгаа. Яг нэг Ван Хельсинг бүрэн чонын төлөвт анх удаа хувирхан тэр. Тэдний тулаан иймүү ширүүн өрнөсөөр. Хэдий өвшгүй мөнх Дракула ч гэсэн сул тал нь гараад ирэх үед сул дураа амтан болж хувирж байгаа юм. Хоёулаа найзууд хамтрагчтай ээж гэж гуйж үзэх шиг. Хэсэг сар үүлний цаагаар орон балрах шахдагч. Бүх хүчээ эцэслэж эцэст нэг юм ялагдшгүй мөнхийн Дракулаг алж чаддаг. Дракула өгөхгүй түүний хэдэн мянган хүүхдүүдэн ч дагаад өгөх хүчтэй. Энэд Анна түүнийг аврахаар гүйж ирэх хэдий ч хүний ухамсараа алдсан Ван Хельсинг түнрүүч мөнд арчхан зэр. Анна хэдий хазуулсан ч ерөнхий тарж амьсан байдаг ба эргэн хүн төрөндөө хувирах үе тэрээр аль хэдийн амьсгал хураасан байв. Энэ л үед хайртай хүнээ өөрийн гараар хөнөөсөн гэдгээ ойлгох Ван Хельсинг. Анна нэг үед далаа үсгийг хүсдэгэ гэж хэлж байсанчлан түүний хүслийнхэн дагуу далаатай ойр оршуулж байгаа нэ. Тэнгэрийн хаяан тэр хайрт бүсгүйгээ гэр бүлийн хамт аз жаргалтайгаар амар амгалан олсныг хардаг. Ийхүү тэр багч болов сэтгэлнээ амраа цааш адал явлаа өргөжлүүлж буугаар кино маань өгсдөг. Одоогор бол энгийн наслбаны хямдралтай байна. Мэдээж тоглолт ойртод ирэхээр үндсэн үнээрээ зарагдана. Бусдын хайрыг хүндэл дугаар хайраас сэргийн гандан бууралгаа өнгөрүүлсэн он цагаа дурсаж чи бүхнээс илүү гэдгийг чихэнчин шивнэж мэдрүүлэх тэрэл тогтлон мөчийг хамтдаа өнгөрүүлцгээе.